За баярлалаа. Энэ за 2 3 үндслэл яриад байна л да. Нэгд нь бол Японы ерөнхий сайд эрхтэй холбогдлоо гэж хэлж байна. Хоёрд нь бол Дэлхийн худалдааны байгууллага. Энэ үндслэл биш ээ. Энэ үндслэл биш. Монгол улсын өөрөө хуультай, өөрийнхөө хууль дүрмээр өөрсдөө энийг нэмэх үгүй юу гэдгийг бид өөрснөө ярьж явах хэрэгтэй болохоос гадны шалтгаан ингэж байж болохгүй. Дэлхийн худалдааны байгууллагын эсэж орсон үе юм ариуна чи яриад байх юм аа. Тийм биш ээ. Тэрнээс ч хойш бол миний мэдж байгаагаар бол Дэлхийн худалдааны байгууллага ялангуяа арх тамхины холбоотой асуудал бол дэлхийн нийтийн асуудал болж байгаа учраас тэндээс чиглэл өгөхгүй харин улс орны дотор өөрийнхөө улсны орны дотор үүсээд байгаа нөхцөл байдлаа зохицуулж татвархан бодлогыг улс орн өөрөө гаргах ёстой гэсэн тийм хандлага гэж байгаа гэж би ингэж ойлгож байгаа. Энэ зөв. За Япон улсын хувьд бол зах зээлд орсноос хойш бидэнд тусалсан хамгийн их тусалж байгаа улс орн Япон улсыг хүндэх ёстой. Гэхдээ Японууд Монгол улсын нөхцөл байдлыг бусад улс орноос илүү судалдаг улс. Тэгэхээр Монгол улс өнөөдөр архин далай живж байгаа, Монгол улс архинаас болоод хичнээн зөрчил, хууль дүрм зөрчиж байгаа, ямархуу нөхцөл байдалтай байгааг дэлхийн улс орноос хамгийн илүү мэдж байгаа улс орн бол миний ойлгож байгаа бол Япон улс гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ хилцээр хийж байгаа нөхдүүд энэ байдлаа ойлгуулж явахын оронд зүгээр Япон гэдэг нэрэн доор өөр лобби явагдаад байгаа юм биш гэдгийг хардлага өөр ирэхгүй төрж байна. Өнөөдөр бол энэ арх тамхины асуудал, архины асуудал бидний хувьд бол гамшиг болчиход байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр ичихгүй яг төсөв үлдэж явах үед нь архины асуудлаа онцгой татвар гэж хэлээ засгийн газар гинтхэн хуралдаж орж ирээд биднээс ингээд суулгаас ичхээчтэй. Ичээчтэй. Энэ одоо ер нь бол баяр ёслолын өмнө нэг хууль гаргадаг тийм журам тогтцсон байсан. Би тэр талаар их тодорхой мэдээллүүдийг хэлж байсан. Маш их ноцтой хуулиудыг баяр ёслолын үеэр гарч ирдэг. Одоо яг төсөв хилцэж байгаа үеэр ингээд шахаад энэ архины тухай хуулийг оруулаад ирлээ шүү дээ. Гэхдээ эн чинь өнөөдөр хилцэх ёстой асуудал юм уу? Өнөөдөр бид татварын асуудлыг яаж одоо зөвд хурааж авах вэ? Энэ хямралтай үед бид улс орноо яаж одоо төсөön зөв хойрлох гэдэг асуудал ярьж байгаа үед архины асуудлыг зүгээр ямар ч одоо өмнө хилцэхгүйгээр оруулж ирдэг ийм нэг аргатай болчиход байгаа юм аа. Энэ их буруу арга шүү. Бидэнд хэлэхгүй явж байгаа Дубайд очиод гэрээ хийгээд баахан зөрчил илрүүлсэн. Баахан одоо буруу зураг юм хийцэн тэрийг бид одоо яриад л байгаа шүү дээ. Өнөөдөр 3.2 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн байж хаад тэрний 10% авах талаар бид ярих хэрэгтэй байхгүй юу да? Доор их 10%. 3.2 тэрбум төгрөгийн 10% гэж бодох юм бол 640 тэрбум төгрөгийн асуудал бид өнөөдөр энд ярьжхийн оронд архиа нэмэгдүүлээ, гадны татварыг багасгахыг гэсэн ийм ярьж байгаа чи энэ өөрөө ёс зүйтэй зүйлийг оруулж ирж байгаа юм. Ингээд нэг хурлын өмнө хурлын юу ах нэг төсвийн өмнө оруулж ирдэг гадны түүний дотор бидний хамгийн одоо хайртай хамгийн их тусалдаг улс орны ерөнхийлөгчийн нэрийг барьж ингэж ярьж байгаа чи энэ өөрөө засгийн газрын энэ бодлого чи өөрөө эрүүл сарвал бодлого муу юм уу? Бид өөрийн гэсэн толгой байна уу? Тэр сайхан бэлэг гэдэг хүнд өөрийн толгой байна уу? Зөвхөн сайхан бие нь байгаад байна уу? Толгойгоор ажиллаа шүү дээ. Сайхан бэлэг өөрийнхөө толгойгоор оруулж ярихын оронд бол Дэлхийн худалдааны байгууллагын жишээ аваад эсвэл одоо Японы ерөнхий сайд ирчихээд чи энэ өөрөө ямар муухай ёс зүйн юмуд яриад байгаа юм бэ? Үнэхээр одоо энэ гарцаа явахгүй шаардлагатай манай засгийн газар бид ингэж ярихгүй гадны нөлөөлөл юм байна. Дубайд очиод тэгж хэлсэн. Японы ерөнхий сайд тэгж одоо ирэх гэж байна. Эсвэл одоо за баярлалаа. Тэр айлчлалтай холбогдсон асуудал миний мэдээсэн мэдээлэл бол лотлогдсон мэдээллийн тухай хэлсэнгүй зүгээр эдийн яриа хөөрөө байсан тухай асуудал байсныг би болох гэж байгаа юм шиг хэлсэндээ бол уучлал хүсэж байна. Тэрийн ч ус зарим далин болж явах шиг ингээд сая тэрвсөө гүшүүний асуусан асуултанд хариултыг ялангуяа энэ архины тухай асуудал болчиход байгаа юм уу? Яг тэрэн дээр онилоод байгаа юм уу юу? Зорилго нь тэг тодорхойлогдож байгаа мó юм уу? Болор сайд. За тэрвч тог гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр ямар нэгэн шахал дарамтаар явж байгаа зүйл биш л дээ. Энэ бол хоёр тал хилцээр хийгээд олон жил хилцээр хийсэн. Намайг бүр гадаад харилцааны дэд сайд байхад анх энэ хилцээр эхэлж исэн юм байгаа. Энэний ажлын хэсгийг би өөрөө бас ахалж ажиллаж исэн тухай үед
хэд хэдэн зүйлүүд дээр бас тохиролцох нэлээд олон жил явсан. За ингээд одоо хоёр тал бас харилцан тохиролцсны үндсэн дээр бол энэ хилцээр манай улсын их хурлаар цаашлаад Японы парламентаар батлагдаад ингээ явж байгаа маа. Тэгэхээр за тэр ерөнхий сайдын айлчлалыг тохиолдуулж энэ гэсэн тийм юун дээр бол тийм хариулт бол би өгөөгүй. Зүгээр асуугаад энэ одоо нөлөөлж гинүү гэж асуухаар нь энэ айлчлал бол болох ч байгаа нь үнэн гэдэг тал дээр нь ярьсан. Зүгээр эндээ бас тохиолдуулаад ингэсэн юм бол байхгүй. Тэр дэлхийн удалдааны байгууллагатай холбоотой асуултанд нь манай ажлын хэсэг хариулах боломж байвал хариулмаар байна.